тариаланчид, механикжуулагчид та бүхэн амар сайн байцгаана уу? Ургац баян, унат сарвин, тавтай сайхан намаржиж байна уу? За Монголын үндэсний 10 дугийн ургацын далай нэвтрүүлэг 57 дахь намрын хаан элч дугаарыг Булган аймагаас бэлтгэж хүргэж байна. Бид эндэг одоо Булган аймгийн Аршаант сум гэж одоо хуучин нэрээр бол сансар тижээлийн сангийн аж ахуй гэдгээр нь бол одоо манай сонсогчид сайн мэдж байгаа хаа. Энд бид газар тариалан эрхэлдэг TNSNT компани захирал аймгийн хошин авраг тариаланч уралмаатай тариан талбайн цагт уулзж байна. Сайхан болсон тариа бол одоо бүхийж шуугнаа гэж ярьдаг. Тэгэхээр талбайн цагт тариа шуугсан тарианд иргэд сууж сонсогчдоо бүхэн шуугж байгаа тариам чимээг сонсож байгаа хаа. Тариа бол энэ жил энд сайхан ургасан байна. За ингээд тариа руу яваад ороход бол сугнаас дээгүүр татцсан ийм сайхан өндөр тариа ургасан байна. Энэ жилийн ургасан бол их сайхан байна. Энэ жил манайх бол Булган аймгийн Аршаан суманд 2650 гад Улаанбаатар тариалт хийсэн. Энэ жилийн хувьд бол яг ургас сураалт ерөнхийдөө 9 сарын 3-наас ихсэн манайх ургас сураалт нэг 80 орчим хувьтай явж байна. Одоо нэг 4 хоног шахаа явчихад ерөнхийдөө энэ намрынхаа ажлыг амжилттай дуусгах гал манай хамт олон өдөөчнөг үзүүлэгч байна да. Тэгээ энэ жилийн хувьд бол бас яг хурд хунс ихтэй байсан гэсэн нар жоохон дутагдсан тармил ормолд. Тэгээ яг манай компанийн хувьд бол энэ жил яг зуныхаа явц дундынхаа ажлыг бол маш сайн хийсэн хүчинд бас тарианыхаа боссыг бол бас илт болгож авсан. Тэгээ баг болсон хэмжээнд бол энэ жил бол манайх баг хамгийн анхны компани болох бах энэ бүс нөхдөдтэй тариагаа хурааж эхэлсэн. Тэгээ энэ жилийн хувьд бол манайх бол яг Улаанбаатараа 100 шуудаар хурааж байгаа. Ангилсан талбай байхгүй байгаа. Яг хоо тодорхой хэмжээний талбай тосны ургамал тавьсан байсан. Тэрийгээ бид нар 8 сарын сүүлээр ангилаад хураагаад авцсан баг. Та бүхэн яг одоо энэ тариа хажууд сууж байна. Та бол тэг технологи гэж ярьж байгаа тийм ээ. Тэг элтэнжүүлэг технологи гэж сүүлийн одоо нэг 7 8 10 шахам жил ингээд ашиглаад явж байгаагийн л одоо үр шимэн одоо ингээд өнөөдөр ингээд гараад байдаг шүү дээ тийм ээ. Тий. Болсон тариа боловсруулсан хоёрыг бүхий тэгээд нэг сайхан зүр өгөөдөг. Тэгээд энэ жилийн хувьд бол бас тарианы бос гүцээд яг тийм байдалтай байна. Тэгээд яг манайх сүүлийн 1 4 5 жилээр тэг технологи шийдсэний үр дүнд талбайн тагаа бас тэгж тул шаасан үр дүнд одоо сүүлийн жилүүд бол ургац бол ерөнхийдөө тогтвортой авч байгаа. Энэ жилийн бас нэг онцлог нь үрийн асуудал байгаа. Тэгээ бид бүгд бол бас хөдөөж яам хөдөөж хувь дэмжих сангаас хавар бид хэд үрийн шинжилгээ 100% хийгээд Борецкий 551 сорт Борецкий Астистия гэдэг 2 сортыг авч тавьсан байгаа. Тэгээ энэ үрмэн үнэхээр бас сайхан урлаа. Энэ жилд бид бүгд бол эхний авсан талбайнуудаас бол нэг жагаагаас авах центрийн хэмжээний 32 центртэй явж байна. Тэгээ зарим талбайгаас бид хэд бол бас 47.8 центр, 37.8 центр гэх мэтчлээ. Ерөнхийдөө энэ бүс нутагт бас нэг эрхээр тогтоохоор өндөр ургас авч байгаа. Булганы Аршаан сум маань бас дараан түвшинс дэш 1300 м өндөрт байдаг. Жилийн унах хурц үндэсний хэмжээ маш бага байдаг. Энэ Булган сэлэнгийн тариалан гол бүс нутгуудыг бодвол тэгээ эсрэг хөрсдөө тийм онцлогтой. Тэгээ энэ онцлогонд харуулад бид бүгд бол сүүлийн 4 5 жил техник технологийн шинжилгээ хийгээд хөрсөө айл болохоор бага хөндөө хөрсөндөө ургамалдаа бид азот болон фосфор тэгээд гомат идагом гэх шингэн бордонуудыг бол сүүлийн 4 5 жилээр тогтвортой хэрэгжиж ирж байгаа. Хоёр долох төр бид бүгд энэ талбайн тэгшлэгээ дээр бол маш их анхаарч ажилладаг. Энэний үр дүнд бид бүгд хавар тавьсан тариа намар ингээд хавар соёлтон чигд ургацсан чиг зундаа намар болцсон гэж чигд ингээд болсноор бид бүгдийн бас хийх ажлыг ингээд 2 дахин багасгаж өгч байгаа. Тариагаа ангилахгүй хүлээхгүй ингээд 9 сар гараад ингээд шууд ингээд болцно гэдэг чинь одоо бид бүгд бол маш их намрын богино цаг хугацаанд ургас хурааж аль болохоор хаягдвахтай хурааж авдаг. Энэ үед бол маш их тийм болдог. Шалтгаалж бас сүүлийн хэдэн жилүүд бол бид бүгд бас ингээд тогтвортой сайхан ургас авч байна. Тантай ярилцаа суугаад энийг сайхан өтгөн ургасан тариан цагаас ингээд харахад ихгүй тэгшгэн бай. Зүүрлж ярил нэг пентүү мөсөгдөг шиг тийм ээ. Нөө талбайн тэгшлэгээд одоо ингээд ийм сайхан байхтай. Тэгээ нөө энэ талбай дээр явдаг техник хаврын үрлэгч маань гэсэн ингээд сайхан
жиг суулгаж, үрээс жиг суулгаж өгдөг болохоор ингээд яг сайхан одоо саяны зүгээр хэлснээр яг бинтүү айлм шиг ургацсан л та. Тэгээд бас түрүүн бид дурдсан үрийн асуудал бол үнэхээр ингээд бас ингээд энэ нар хуртаа, бороотой өвчл ихтэй энэ жилүүдэд бол ингээд чадварлаг өвчл төсвөртэй ийм сайн чанарын үр бол үнэхээр бас ингээд сайхан ургадаг юм байна гэдгийг бол амт жишээ болоод өнөөдөр манай талбайд та бүхэн хараад байж байна. Тэгээд бас ийм сайхан ургуулах боломжийг олгосон бас хөдөөж хэмжсэн сангийнхаа хамт олонд тэр дундаа сумын захиалалтаа хөдөөж яамныханда бас нийт тариалалтайгаа өмнөөс бас баярлалт талархсан илэрхийлээ. Энэ жилийн хувьд бол яг хөдөөж хэмжих сангаар ингээд дамжуулж авсан элит сортын өрүүд бол бас энэ жилийн бороо хурд хүндсэн ихтэй жилийн өвчлөлт бол их төсвөртэй сайхан байлаа. Үүнийгээ дагаад бидний бүгдийн ургас дэшсэн. Одоо ингээд бид бүгд ингээд гурилын үйлдвэрүүд хөдөөж хэмжих сандаа ингээд бодоод тушаагаад ямар ч асуудал байхгүй. Хорогдол бага байна. Будааны үзүүлэлт сайн байна. Одоогийн байдлаар бол манайх бол яг болон гурилын үйлдвэрт өгсөн будаануудын чанарын үзүүлэлтүүд нь ингээд харахад бол нэг натурны 800 орчим мөртөө, зарим нь бол 820 мөртөө, цавуулга нэг 26-аас 28 хооронд, шилэн цэрнийг 55 6-тай гээд маш өндөр сайхан үзүүлэлттэй явж байгаа. Тэ арчилгаатайгаа холбоотой зуны ургамал хамгааллын бодисоо цацах, бордоогоо цацах тэр асуудлыг бүгдийн цаг хугацаанд 100% гүйцэтгэлтэй хийснээр өнөөдөр бол ингээд бодооны чанар сайн байгаа. Хоёрд намрын ажил ингээ хөнгөлөгдсөн. Бид бүгд одоо бид бүгд ингээ талбайд өтөмдөр авч буулгаад цэвэрлэж юм гарахгүй. Ерөөсөө тариа хайлтс нэг 2-3%-тай. Ер нь хорогдлого тийм бодонод явж байгаа манайх. Өнөөдрийн байдлаар зүгээр яг улсад хичнээн тоногдоод тушаагаад байна. Яг талбай дээр ирсэн тийм үү? Тийм манайх өнөөдрийн байдлаар нэг 5,000 тонныг гурилын үйлдвэрүүд болон арай хөдөөж хэмжих сангийн салбаруудад ер нь тушаажсан байна. За тэгэхээр ер нь одоо 10 сар гарчлаа. Бас энэ 10 сарын эхний 10 хоногийн ихэнх дунд үед бас нэг Тэнгэрхан гайгууднаа гэсэн мэдээ байгаа тань. Тэгэхээр одоо нэг 4-5 хоногийн хугацаа гарах шиг байна. Ер нь одоо хичнээн га талбай ургаалтын ажил үлдээд байна. Тий одоо нэг 3-4 хоногоос дахиад тэнгэр модно гэдэг. Ер нь энэ намар их бас хүн намар болж. Нэг ойрхон бороотой, цастай. Тэгээд бороо орохоор айгүй их усрахыг тийм бороо орж байгаа болох тэр намрын тариалалтын ажлыг их олон хоногор хойшлуулж. Тэгээ одоо 7-8-9 тэнгэр модно гэж бас 10 сарын дунд хаваар бас цас орно гэж байна. Энэ хугацаанд бас тариалалтч маань аль болох богино хугацаанд тариагаа бас хаягдлахтаа хурааж авах гал нийтээрээ зүтгэж байна да. Одоо бид бүгд нэг 800 гагаа ерөнхийдөө нэг 5 хоног явахад ерөнхийдөө цэгцэрч байгаа. За тэгэхээр одоо яг ингээд энэ талбайд орохгүй та тэрийн баруун гортолд Акрос 585 гэдэг 2 компани. Энд одоо орчин цагийн тус компани одоо тийм ээ. Оросын компани байна шүү дээ тийм ээ. Тий, Оросод бас энэ хамгийн сүүлийн Ростел машин үйлдвэрлэж байгаа хүчрхэг компаниуд байгаа. Тэгээд эдгээр ажлын бүтээмж нь бол одоо нэгэнт бол нэг хоногтой нэг 80-аас 100 явдаг. Тэгээ нэг манай энэ хоёр компани жоохон шахаа явах юм бас нэг хоногтой нэг 200 гарангаа хураацж байгаа. Танай талбайд ирсэн ч бас нэлээд удаан явж энэ тариа их өтгөн болохоор ингэж юм тийм ээ. Тий, тариа их өтгөн болох тэр компаниуд маань өстой мөлөгч энэ. Тий, нөө баал өтгөн болох тэр. Тэгээ гаагаас авч байгаа центр нь өндөр болох тэр яг бай тэгээд яг болж байна. Тэгээд өнгөрсөн жилийн үед бол манайх бас техник тоног төхөөрөмжийн захиалгууд бас нэлээд өгөгдсөн байсан боловч цаавтай хальтай холбоотой тээврэл логистикийн асуудлаас болоод бас энэ намрын ажид явах байсан техникүүд нь саатаа цаг хугацаанд орж иж чадаагүй. Тэгээд яг өнгөрсөн жилийн захиалгуудаас ихнийх нь зуны хор цацгч бордоо цацгч техник маань сая ирээд 3-4 хонжин да. За тэгээд танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Бургац ариун бахын өрөөл өргөж нэвтрүүлгийг аваас өндөрлж байна энэ удаагийн дугаарыг. За өрөөл Батбар шиг. Тэгээд энэ жил бас хангаад дэлхийн хишиг хамт олонны маань хүч хөдөлмөрөөр бас манай компани бас зорж ирсэн зорилтод ажлаа бас амжилттай гэж намрын ажлыг аваад гаргаж байна. Тэгээд ард түмний маань гол хүн шолсон гурил талах маань бас энэ жил илэг байх нэ. Монголын маань нийт хариуцлагч маань Монголынхаа нийт иргэдийнхээ гурилын хэсэг энэ жил 100% хангах нь. Тэгээд нийт хариуцлагчтай бас энэ намрын ажлыг амжилттай дүүргээд сансан бодсон ургацаа хурааж аваарай гэдэг ирээдүйг өргөдөө.